Манай Алтан уяг дарагч энэ оюу толгойн гэрээг муутгах үндэс суурийг тавьсан юм шүү дээ. Тэгээд оюу толгой төслийг зогсоогоод эдийн засгийн 50%-ийг эзэлж байгаа төслөө зогсоогоод эннийх нь үр дүнд сайхан бэлэг арга уян оч дубан гэрээг байгуулсан гэж ойлгодог шүү дээ бид нар. Та нар түүх харах хэрэгтэй. Тэр өөрийнх нь толгойлж байсан засгийн газрын үед оюу толгоогоос одоо шууд мөнгө авч төсөвдөө тавина гэдэг ийм төсөв баталж исэн юм билээ шүү дээ. Уулуурхай сайдын гаан хуйгийн сайд байсан. Тэр гаан хуйгийн сайдын төсөв дээр 500 төгрөг тавиад баталж исэн юм билээ. Гэрээгээ зөрчөөд. Тэгээд одоо би бол одоо эх хонд болох гэж байгаа сонгуультай холбоотой юм болгоныг муулах тийм юм байна л гэж харж байгаа. Rio Tinto компани тавьсан мэдээллийг харсан. Би ч бас англи хэл халтруулалт төр мэднэ. Алтан уяг даргаыг бодоход. Уншиж чинь. Онтротой холбоотой асуудал дээр хилцээ эхэлнэ гэдэг л байр суурь байгаа манад. Тэр хилцээ хийхгүйгээр яаж энэ асуудлыг шийдэх үйдүүлээ. Хилцээ хийхгүй шууд гэрээ хийчих юм уу? Хилцээ эхлүүлнэ л гэж байгаа шүү манай засгийн газар. Өөр юу ч хамлаагүй шүү дээ. Хилцээ эхлүүлнэ. Хин нэгэнтэй хилцээ эхлүүлээд болохгүйгээ үзэх ёстой тийм биз? Хэлж байгаа саналын сонсъё. Үзье. Монгол Улсын үндсэн хуулийн 6-гийн 2-оор хангагдах өөрөөр хэлбэл Монголын ард түмэн нийт өгөөжийн 51-ээс дээш хувийг авах ийм нөхцөл бүрдүүлсэн хилцээ хийгдэхгүй бол гэрээ хийхгүй бид нар. Их хурл руу оруулна. Ямар нэг гэрээ хийгдэх болвол заавал их хурл руу орно. Нуух юм алга, хаах юм байхгүй, хууль нь тийм. Бид нар одоо Алтан уяг даргаыг бодоход бас шинэ үеийн залуу хүмүүсээ нэр төрөө бодноо, худлаа ярьж хэрэггүй, улс төрд олон жил явна гэж бодож байгаа. Тийм болохоор баримттай л яа. Алтан уягийн засгийн газрын үед оюу толгой үйл ажиллагаа, оюу толгой бол Монголын эдийн засгийн 50% гараа байсан. Энэ үед энэ төслийг зогсоосон, чадахгүй байж, дийлэхгүй байж. Ингээд эдийн засаг хүндэрсэн 17.6% өсөлттэй байсан эдийн засаг хасахныг болсон. Энэ хэний үед хийгдсэн? Та нар бүгдээ санаараа үзээрэй. Алтан уяг ерхий сайдын үед байсан тийм болсон. Ингээд эдийн засаг хүндэрсэн үед дараачих нь ерхий сайд яах вэ? Энэ эдийн засгийн дийлдэхгүй байгаа учраас тэр хүн чинь очиод арга уюул одоо улс орондоо алдагдaltaа гэрээ хийсэн юм байна л гэж ойлгодог шүү дээ. Арс намынхан ч гэсэн ярьдаг шүү дээ нэг тийм. Тэр онтригийн тэр асуудал дээр жишээлбэл таныг Канадад сурч явах үед чинь багшилж байсан багш эдэртэй холбоотой асуудал тэнд байна гэдэг зүйлийг бас яриад шүү дээ. Гүлээд олоод ирээч дээ. Би дэлхийн хаан сурах нь миний асуудал. Тэгээ одоо тийм баримт ашиг сонирхлын зөрчил байгаа бол намайг эх орноос урвсан хэрэгээр аваач шалгуулчих гэж хэлээрээ. Би Канадад төгссөн. Би Канадын хамгийн шилдэг их сургууль дэлхийн номер 1 уул уурхайн сургууль төгссөн. Хэлж штэ. Тэгээд тэнд одоо ашиг сонирхлын зөрчил болоод байх юм тэнд байхгүй. Онтро гэдэг компани Канадын Торонтогийн хөрөнгийн бирж дээр байдгийг. За тэнд одоо миний багш болоод байх амт нэг ширхэгч байхгүй тийм. Уулзчихж байгаагүй мэдгчгүй тэр. Тэгээд эрэнд үгүй хэлж штэ. Хинтээч гэрээ хийж болно. Ойлгож байна. Хинтээч гэрээ хийж болно. Монголын ард түмний нүдэн дээр ил тод үндсэн хуулийн 6-гийн 2-оор биелүүлсэн нөхцөлтөө гэрээг л оруулж ирнэ. Бүр одоо энэ дээрээ тулаад байвал заавал намайг энэ гэрээнд оруулаад авах шаардлагагүй. Би чинь бас эх оронч хүн. Эх орондоо хайртай хүн. Энэ улс орондоо амьдрна. Урт хугацаанд байна улс төрд. Ах нар шиг худлаа ярихгүй, барьцгүй байхгүй. Барьцгүй шүү дээ заадуулж. За.